Тэгээд нэг юм хэлчихье. За. Одоо нөгөө Монголд ч амар их асуудлууд амар их шүү дээ. Коронавирус вируснээс эхлүүлээд. Тэгээ нөхцөл байдал ч гэсэн ер нь жоохон яг хэцүү. Амар худлаа мэдээллүүдийг айгүй их тарааж байгаа хүмүүс. Тэгээ хүмүүсийг айлах гэсэн албаар үйлдэлүүд эсвэл мэдхгүй байж өөр зүгээр л ямар ч их сурвалжгүй мэдээлэлд итгээл цаашаага хүмүүст айгүй их тарааж байна. Тэр дээр нийгмийг айх айдас хүргээд байна. Тэгэхээр би бас нэг зүйлийг уриалах гэдэг. Хэдүүлээ айгүй тийм их сурвалж сайтай үнэн бодит мэдээлэлд итгээд тэгээд авч байгаа мэдээллийнхаа сувгаа айгүй цөөлөөд яг амар шинжлэх ухаанч мэдлэгтэй тийм хүмүүсээс тэр яг тухайн сэдвийнхаа дагуу хэвлээ мэдээллүүдээ аваад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бас зөвлөмжүүд байгаа хэдхэн ширхэг зөвлөмж байгаа. Та маска зүүх ёстой, гараа тогтмол угаах, ариутгах ёстой, гадуур олон хүнтэй газраар баг явах хэрэгтэй. Зүгээр иймхэн зөвлөмж л байгаа. Тэрийг нь ямар ч байсан эхлээд дагчих. Тэгэхгүйгээр янз бүрийн асуудал гарангуут нь тэрэнд нь шууд ухар юугаар хандаал худлаа юмнууд тараагаал эсвэл би бинийг айлгсан янз бүрийн юмнууд яваал ингээд байгаа нийгмийг өөрөө жоохон юм докторгүй байдалд оруулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөсөө чадах юмнуудаа хийгээд өөрсдөө хамгаалчих. Тэгээ бусдаар бол хийх ёстой хүмүүс нь тэр юмнуудаа хийх, хэдүүлээ чадах юмаа хий. Бусдаар бол 50 аз жаргалтай сайхан амьдарцгаая гэдэг. Тэгээд яг энийг бас юм бол хэлчихье гэж бодсон. Ер нь бол айгүй айдас үзтэй л байх шүү. Годомжинд ер нь хүмүүс ерөнхийдөө айдастай байна уу? Тий. Тэрнээс гадна зүгээр амар тэнэг юмнууд яваад тэгээ тэрэнд нь итгэж байгаа хүмүүс айгүй их байгаа. Одоо ингээд солиорл үүсгээд байхгүй. Одоо жишээ нь маск олдохгүй байна. Монгол яг жинхнээсээ маск олдохгүй. Тий, маск олдохгүй байна. Тэр нөөц чинь дуустал авч ийн гэсэн үг байхгүй. Өдөртөө нэгийг юм уу хоёрыг аваад хэрэглэх хэрэгтэй хүмүүс бүр амар ихээр наваад эсвэл бол нөгөө зохиомол үнийн хөрөг ингээд цааш нь дараач юм яагаад ч мэдхгүй зүгээр тиймэрхүү юмнууд хэдүүлээ яхаа болчих. Тэр их ховнс хүмүүсээ цуглуулж мөглүүлээд яг тэр нь зөв л ах. Гэхдээ бүгд ингээд амар их хэмжээгээр ингэхээр чи нөгөө юм дуусаад эхлэхээр цаанаасаа яалтчгүй нөгөө айлсууд байгаа. Тэгэхээр тэр чин цаашаага одоо эн чинь ингээд явж байгаа л намж штеп. Тэгээд юм зохиомлоор ингээ өссөн хүн чинь хичээнэ үлдчихвэл яах вэ? Эсвэл бол бусад өөр хүмүүстэй яаж дараа авах вэ ч юм уу тий? Зах махуудыг ерөөсөө хаахгүй гэж цаанаас нь юм гарцсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тийг сандаж мандраад ах юм байхгүй. Тэгээд гол нь хийж чадах юм хэдүүлээ хийсэн үү хамгийн эхлээд маска зүүж гинүү, гараа тогтмол угааж гинүү, аригдах гинүү гэдгээ эхлээ сайн бодоод тэрийг хийгээд дууссан болвол тэгэл бусдын улс цаанаас нь бүхэл бүтэн улс шүү дээ. Тэгээд тэрийг аргалаад ингээд юмнаа учир нь алдах хэлгүй дээ. Тэрнээ их сандалтаад ингээд ах юм байхгүй. Хамгийн гол нь их сурвалжтай мэдээлэлд итгэх хэрэгтэй. Ерөөсөө цөөхөн л юунууд байгаа байхгүй мэдээлэл авах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, тэгээ Монголын одоо эрүүл мэндийн яам, Хятадын одоо эрүүл мэндийн яам, тэгээд хиттэй дахиад нэг бас байгууллага. Тэгэл иймэрхүү хүмүүс байгаа. Тэгээд бүр яг эрдэмтэн шинжлэх ухаанч хүмүүс бас байгаа. Тэдний үгэнд итгэж болно. Тэгээд тэрнээс өөр ямар ч хамаа намаагүй хүмүүс битсэн болгоны тэгэл дагаал ингээл савсанаад ах юм ямар ч юм байна. 50 бай. Яг үнэ. Одоо хүн яг өөрийнхөө дархлаануудыг ер нь дархлаатай байна гэдэг чинь амар чухал ахгүй юу? Биеийн дархлаач вэ, тархины дархлаач вэ? Айгу. Одоо ер нь жоохон мэдээллийг шүүлтүүртэй авдаг, жоохон гоё ухаалаг болмоор байна. Тэгээ энийг үзэж байгаа хүмүүс бол бүгдээрээ энийг мэдж байгаа. Дотныхоо хүмүүстэй ч гэсэн ингээд хэдүүлээ ядчихна гоё бай та. Зарим хэсэг ч гэсэн тий. Одоо тэнэгт хүмүүс яхаа болоод тийм дүүрч тэдрийг тэгээд өөхшүүлээд авахгүй. Тэнд нь яг орхиод ямар ч юм хийхгүй зүгээр тэнд нь орхиод тэгээд байх хэрэгтэй. Өнөөдөр жишээлхэд бас тэр нөгөө юу яваад байгаа байхгүй. Өнөөдөр биш нэлээд хоногийн өмнөөс явсан л та. Хятадд 7 хоногт эмнэлэг барьчлаа гэж тэгснээр нэг зураг тавьсан байгаа байхгүй. Амар 2 X-ийн барилгатай голдоо юм юутай юм тийм зураг байгаа байхгүй. Хятадын шинэ барьсан эмнэлэг тэгэнгүүтлээ бид нар ингэж маскн дээр хэрэлдэж байхад Хятадд эмнэлэг барьчлаа гэдэг нэг тийм зураг тавьсан байгаа байхгүй. Тэр тавьсан зураг нь болохоор
Санкт Петербургт Оросд байдаг Крести 2 гэдэг нэртэй шоронгийн зураг байгаа байхгүй. Тэр барилгын зураг нь болохоор тэгэнгүүтлээ имлэг барьчлаа гэж. Энэ бол өмнө нь 6 хоногийн дотор баригдаад дууссан. Энэ бол өмнө. Тэр нь тэгтээ нэг ойлгосноор болохоор хоосон ингээд зүгээр ер нь бараг баригдаад дуусах шатандаа орсон хоосон тийм барилгыг эмнэлгийн болгож тоног төхөөрөмж тавьж эмнэлгийн болгож засварласан одоо юу гэх цвекийн өөрчилсөн юу гэх нөгөө нэг зорилгын өөртөө байгууламжийг нь дотор нь эмнэлэг болгож өөрчилсөн нэг тийм болсон юм байлээ. Би бол тэгж ойлгосон байваа. Тэр мөрөнд дүүрчээ ахаа одоо бүр шаал өөр сони юм яриад хүн гайлгаад энэ Facebook-ээр бүр voice record-ууд тэр voice record бас надад бас 2 3 өнөөс ирсэн шүү. Хизээч Facebook-ээр найз олчоод хизээч юм бичиж үзэж байгаагүй таньдаг хүмүүс өрдөлт юм яриад тэрийг сонсчод инээж бүрээд тэгэл шууд үнэлэмжийн шууд тийм боллоо. Ингэж чинь за тэгээд ер нь бол тийм л тэгээд хамгийн гол нь стейк сурлж идэх. Нэг их сүрчигнээд яах вэ зүгээр гол нь хийх ёстой гарын доор хийх ёстой юмнууд гол нь хийчих. Тэгээ болоо бусад үед тайваасаа гааж чадaltaй байл гэж би болсон. Яг үнэ. Энэ видеогоор хоёлаа одоо уриалж чадах юм гэвэл бусдаа уриалж чадах юм гэвэл чиний хэлсэн амны хаалт маска зүй гараа тогтмол угаая. Тэгээ ер нь би ариун цэврээ сайн сахи. Тэгээд гэр орчин тойрондоо сайн чихтэй цэвэрлэгээ болж өгвөл тэр нөгөө ариутгахлагчтай цэвэрлэгээ хийчи. Тэгээд олон хүн байгаа газар ер нь явах шаардлагагүй бол яваад яах. Тэгэл болоо. Тийм үстэй. Тэгэл болоо. Ерөөсөө хэрэгтэй хэрэггүй их сурвалж маск заскны хомсдол гэсэн ер нь бол удахгүй шийдчих. Манайх чинь нэг л 2 моёр баг маск үйлдвэрлэдэг газар байна. Нэг газар нь гэхэд өдөртөө 45,000 маск үйлдвэрлэж байна гэж шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тийм нэг сандраадах юм байхгүй. Одоо ч гэсэн яг олдохгүй байгаад байна. Тэгээ гадуур өөр хүмүүс үүнгүй гэж зараад байгаа тийм хүмүүс зөндөө байна. Гэхдээ энэ тэндээс олоод бүр болохгүй л 3-4 мянган төгрөгийнхэн тэр маскнээс нь тэрнээс нь аваад ч юм уу. Одоохондоо түр ингэ байж идэл тэгээд юмнууд нь жигтрээд ирэх баха. Бүхэл дуулж байна. Зөвхөн маск болохгүй гэж яриа. Одоо ичмээр байна тий баг. Би тэгээд зарим юмнуудыг хараад тэр улс төрчдөөс нь ичх юм уу ингээл маск болчлоо, хомсдол үүсгэж чинь хүмүүс баг авч дараад байна гэж юм гэл тэгээд яриадах юм. Яг өндөө бол тэр маск чинь 150 төгрөгийн үнэтэй маск. Үнэхээр хийж амжихгүй бол бүр их хэмжээгээр нь оруулж ирээд зүгээр эми сангуудад тараагаад өгчих хүртэл боломжтой шүү дээ. Тийм үстэй. Тийм шүү дээ. Бүхэл дуулсан юм да. Арайч маск. Яг үнэ болчлоо. Гэхдээ жоохон ичмээр л одоо яг хөө тэгээд тэр асуудал нь бол шийдэгдэх баг. Тэгээд бид нар өөрсдөө нэг юм сонио сандраад санаа зовоод тэгснэ тэрнээс болоод харьцаг навч хадгалаад зарим нүүн хөргөж зараад тэндээс оруулж ирээд ингээд л байна л та. Хамгийн гол нь яг энэ бизнес хийж ашиг олох ёстой ситуац мөн үгүй юу гэдэгтэй л яригдах болохоос шүү дээ. Тий. Ерөнхийдөө бизнесийн этик гэж юм байдаг л да. Тэгээд тэр бизнесийн этик гэж зүйлийг мэддэггүй хүмүүс Монгол бизнес хийгээд байгаа учраас тэгэл нэгээ шуулаад. Уг нь бол бизнес гэдэг чинь маск 1000 төгрөг болсон л шүү дээ. Яа 5 дахин өссөн байна шүү. Яг ингээл одоо үзчихвэл бизнес хийдэг хүн үзчихвэл ингээл ойлгочих хэрэгтэй. Бизнес гэдэг нь нэгэн шулагдаад нэгэн шулдаг юм биш шүү. Бизнес гэдэг чинь хоёр талдаа хоёуландаа ашигтай байгаа тэр зүйлийг л бизнес гэдэг нэрлэдэг байхгүй. Тэгэхээр манай одоо бол нэг тал нь шулагдаад байгаа өстэй 5 дахин өнтөр үнээр зараал тэгэл нэг нь шулаад нөгөөтг нь шулуулад байгаа. Энэ чинь л ер нь бизнес биш л байхгүй уг нь бол. За хоёлаа энэ видеогоор хоёлаа бүр халаа. Харин тэглээ ярьсан. Ойлгох байлгүй. Тэгээ жоохон ер нь бол бухимдалтай л юм. Тэгээд гоё залуучууд ах юм бол яг энэ уриалгыг ойр татныхаа хүмүүстэй гоё тараагаад тэгээд ингээд ядаж нэг юм жоохон ойлгодог хитнээд жоохон тайван бай та. Харин тий. Тэгээд ирэхээр нэг бусд нь дагаад тайвширч байшрах байсан тий. Тий. За хоёлаа бичлэгээ өндөрлөх үү дээ. За тэгээ.